За өдөрөөс санаа та бүхний нэрээр мэнд хүргэе. Намайг Бототрын амарч болдог. За тэгээ өнөөдөр та бүхэнтэй маркетинг зөвлөх үйлчлэгээ буюу энэ маркетинг мэргэжлийн үйлчлэгээ ямар байдаг. За энийг хэрхэн бизнес байгууллагууд өөрсдөө үйлчлэгэнд авах боломжтой гэдэг талаар бас өмнө тавьсан илэрхийлэлээ бас дэлгэрүүлээд ярив. За тэгээд маркетинг зөвлөх үйлчлэгээ гэдэг бол бизнест ямар илүү давуу тал авч чадах хөрөөсөө бизнесийг илүү мэргэжлийн тоглогч болгодог. За өөрөөр хэлбэл бизнесээ илүү одоо оновчлолтой болгох. За одоо юу гэдэг нь маркетерүүд маань илүү хайрцагтай сэтгэлээс аврагдах юм уу те. Энэ бүгдийг нийлээд маркетинг зөвлөх үйлчлэг гэдэг. За тэгээд ер нь ихэвчлэн маркетинг зөвлөх үйлчлэг хүмүүс сүүж ойлгодог гэхээр бож зарлал гэж манай бизнес болоод өөрөөр хэлбэл за маркетинг судалгаа хийх, вебсайт хийх, за зар шулгааны дизайн гаргуулна, за видео штор хийх гэдэг юм те. Энэ бүгдийг ерөөсөө зарлал мэтээр хүлээж аваад маркетинг зөвлөх үйлчлэгийн ашиг тусыг ерөөсөө хүртэж чаддаг. Өөрөөр хэлбэл энийг маркетинг төсөлтөөр ч юм уу ямар нэгэн зарлал хэмээн тусдаг. Гэтэл бизнесийн байгууллагууд маркетинг зөвлөх үйлчлэг гэдэг бол өөрөө бизнестэй оруулж хөрөнгө оруулалт гэж ойлгож байна. За одоо жишээ өмнө 3 жилийн хугацаанд би та бүхэнд жишээд ордоо. Өмнө 3 жилийн хугацаанд маркетинг бизнес одоо бизнес үйл ажиллагаа маркетинг зөвлөх үйлчлэгийг авахгүй зөвхөн маркетинг албараа яваад маркетинг төсөв жилдээ ойролцоогоор 100-аас 300 сая хооронд хэлбэлздэг гэсэн компани маркетингийн зөвлөх үйлчлэгийг авсараа маркетинг зардлаа өсгөө одоо өөрөлдөл тухайн маркетинг зардлын зардлыг маркетинг зөвлөх үйлчлэгэнд зориулсан байна. Тэгээ ингээд үр дүнгийн хэмжээ дахиад 3 жил яваад үр дүнгийн хэмжээгээр эргээд нөгөөх маань зардал биш яг хөрөнгө оруулалт хэлбэр гаргаж байгаа. Тэгэхээр яг юусэн үг юм бол зарцуулж байгаа мөнгө нэг адилхан байгаа боловч бүтэмж өөр байгаа гэдэг утгаараа энийг бид хөрөнгө оруулалт гэж нэрлэдэг байгаа. За тэгээд маркетинг зөвлөх үйлчлэгэнд бол ерөөдөө бол дэлхийн стандарт буюу дэлхийн жишг одоо 2 төрлийн маркетинг зөвлөх үйлчлэг байгаа. Тэр нь мэдээж стратегийн тактик гэдэг уян. За стратеги гэдэг бол илүү бодлого тал руугаа. За өөрөлдөл үндсэн гүйцэтгэлтэй маркетинг албан авч явдаг. За стратегийн мэргэжлийн компани хэлдэг гэсэн. За тактик гэдэг бол стратеги өөрсдөө боловсруулаад за харин тактикийн үйл ажиллагааг буюу одоо үндсэн гүйцэтгэл за одоо судалгаа ч юм уу за одоо юу гэдэг нь видео штор ч юм те эдрийгээ бүгдийг мэргэжлийн компаниар зөвлөж. Тэгэхээр ерөөсөө энэ хоёрыг бүгдийг одоо юу гэдэг нь бүхэлд нь маркетинг зөвлөх үйлчлэг аваад том хүндрэлтэй яг тэгвэл маш их том төсөвтэй за тэгээд маш их цаг хугацаатай дээрээс маш том баг маш том маркетинг компани бол те. Тэгэхээр ерөнхийдөө яг маркетинг зөвлөх үйлчлэг авч байгаа компаниуд маань энийг маш сайн ойлгоод за бид нар яг зөвлөх үйлчлэгэндээ стратегийн зөвлөх үйлчлэг авах уу тактик зөвлөх үйлчлэг авах уу гэдэг хамгийн эхлээд үндсэн хэрэгцээ шаардлага ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ерөөсөө маркетинг зөвлөх үйлчлэгд бол энэ хоёр бүлэгт үндсэн том бүлэгт боогдож байгаа. За харин маркетинг зөвлөх үйлчлэгийн ашиг тус ямар байдаг вэ гэхээр ерөөхдөө бол за би өөрийнхөө туршлагаар за манай компани туршлагаар үндсэн 3 төрлийн ашиг тусаа та бүхэн хэлье. Мэдээж маркетинг зөвлөх үйлчлэгийн ашиг тус гэдэг бол байгууллага бохонд өөр за тэгээд хамар хүрээ магадгүй юу ч хэмжсгүй үр дүн гэдэг бас байж болно шүү дээ. За тэгээд мэдээж бидний харж байгаагаар бол хамгийн эхлээд чанарыг сайжруулж мөнгийг таньна гэдэг байна. За өөрөөр хэлбэл маркетинг зөвлөх үйлчлэгийг авсараа урд нь төвний яриад байгаа маркетинг 4 маркетинг менежер зарцуулж байгаа мөнгөө 10 маркетинг менежер 20 маркетинг менежер зарцуулснаар зардлыг дээрээс нь бүтээмж буюу чанарыг сайжруулна. Одоо өөрөөр хэлбэл илүү зах зээл дээр мэргэжлийн тоглож болно. За ялангуяа манай бизнесийн байгууллагууд маркетинг төлөвлөгөөгөө одоо жилээр гэдэг тийм одоо бизнес ялангуяа бизнес төлөвлөгөөнд рүү ойсон байдлаар гэтэл маркетинг зөвлөх үйлчлэгийн ашиг тусам чанарыг сайжруулж байгаа тусам юу гэхээр одоо 2-оос 3 жилийн ойрын хугацаа харна. За одоо өрсөлдөгч ямар өрсөлдөгчийн хариулт юу зүйлэх юм. За бидний борлуулалтын тактикууд ямар байх юм гэдэг ч юм уу. Одоо өөрөлдөө зөвхөн борлуулалтаа нэмж чиглэлээр биш маркетинг зөвлөх үйлчлэгэд маш олон байна. За тэгээ хоёрдугаарт нь бол мэдээж бол одоо хамгийн том давуу тал буюу яг нэг маркетеруудын маань зүүн төрхийг илүү хөгжүүлнэ гэдэг. Өөрөлдөл олон маркетуудын зовлон бол бид нэг байх гэж бодож байна. Одоо өөрөлдөл өдөр тутам ажилдаа мохлогддог. Ямар нэгэн бүтээмж сэтгэлгээ бодох цаг нь ерөөсөө шүүн эсвэл жорлондоо авах хугацаанд л эсвэл машин барьж авах хугацаанд л бүтээмж сэтгэлгээ бодох. Тэрнээс бус цагууд бүх цагууд дээр өөрсдийнхөө одоо өдөр тутам ажилдаа тогтолж байдаг. Тэгэхээр маркетинг зөвлөх үйлчлэгийг авсараа маркетууд нь яах вэ гэхээр өөрсдөө бодож сэтгэх цагаа өөрсдөө зарцуулж бизнесээ зарцуулж за харин өдөр тутам үндсэн хийж байгаа өөрт ажлуудаа маркетинг мэргэжлийн байгууллагаар зурсан илүү цаг нь уртсаад бүтээмж цаг нь юм. Тэгэхээр ерөөсөө яг одоо энэ зурган дээр харж байгаа шиг илүү бидний яриад байгаа креатив техник маань илүү хөгжнө гэсэн. Дэлхийн ер нь олон одоо би одоо олон маркетуудаас уншсан Samsung, Apple гэдэг яаж ингэж сэтгэдэг байна гэх
бид одоо ялангуяа бид бүхний одоо интернет гэдэг хөгжил байгаа тохиол бид нар Samsung-ийн хэрэглэж байгаа маркетинг арга технологи, Apple-ийн хэрэглэж байгаа арга технологи бүгд л бид мэдэх боломжтой тийм. Харин тэрийг илүү хөгжүүл задлах, компанида бизнес авчрахыг бид нар бодож төлөх цаг маань болж чухал байдаг. Тэгэхээр ерөөсөө маркетинг зөвлөх үйлчлэгэн дээр хамгийн гол юм. Дээрээс нь хяналт гэдэг нь маш чухал болно. Тэгэхээр өөрөөр хэлбэл маркетингийн үйл ажиллагааныхаа одоо үйл ажиллагаагаа илүү хянаж эхэлдэг гэсэн. За сүүлийн ажлаас нь бол мэдээж түрүүн нэмийн яриад байгаа цаг хугацаа хэмнэн дээрээс нь бизнес илүү мэргэжлийн түвшинд явуулна. За ялангуяа одоо юу гэдгийг одоо ялангуяа мэргэжлийн байгууллага сайн маркетинг консалтинг компани гэдэг нь өөрсдөөс ноу-хау олцсон байдаг. Тэр ноу-хау мэргэжлийн компани тухайн байгууллагад нааж авах гэсэн. Одоо жишээ нь за манай байгууллагын одоо юу гэдгийг олон компани одоо 10-20 компани ажил хийжүүлсэн өөрсдөөс ноу-хау олцсон байхад тэрийгээ та бүхэн өөрсдөө дээрээ өөрсдөө маркетинг үйлчлүүлсэн суулгах боломжтой гэсэн. За ялангуяа дэлхийд дээр бол одоо юу гэдгийг за Coca-Cola дээр хамтран ажилласан маркетингийн компани Pepsi авах тохиолдол ч юм уу маш их байдаг л да. Яг гэвэл тэнд байгаа нууцыг одоо өөрөөр технологийн нууц ч юм уу арга барилын нууцыг тэнд өөрсдөө компани нэвтрүүлснээр бас нөгөө маркетинг давуу тал олж авдаг. Тэгэхээр ерөөсөө одоо юу гэдгийг тухайн одоо салбартаа хамгийн шилдэг байх маркетинг давуу талыг ноу-хау мэдхийг хүсч удаас маркетинг зөвлөх компани хамтран ажиллах намайг давуу талтай. За энэ дээр бол маркетинг зөвлөх үйлчлэгийг ямар төрлөөр нь байдгийг ерөөдөө харуулсан байгаа. Энэ бол ер нь бол ерөнхий том бүлгүүд гэсэн дотроо мэдээж маш олон зүйлээр задарч болно. За тэгээ өдөр тутмын үйл ажиллагаанд бол хэрэгжтэй харилцаа менежмент. За ялангуяа одоо энэ дээр бол сүүлийн манай бизнесийн байгууллагын хвшлээ авдаг болсон. За Facebook дээр ч юм уу те одоо хэрэгжтэй харилцсан. За асуулт хариулт нэг имэйл хариу өгнө. За эсвэл вебсайтн дээр CRM систем хэрэгжүүлэх юм те эсвэл утсаар холбоо тогтоох юм уу. Гэх мэтлэн энэ өдөр мэргэжлийн байгууллагын консалтинг гэсэн. За ялангуяа одоо үгний үйлчлэгийн ажилтан ч юм уу эсвэл нэг веб мастер ч юм уу те за эсвэл нэг дизайнер хүн ялангуяа энэ ажлыг хийгээд. Гэтэл яг үндсэндээ мэргэжлийн байгууллага хэрэглэж ямар хариу өгөх үү те ялангуяа бизнес рүү хийж байгаа бизнесийн байгууллагууд бол хэрэгжтэй харилцаа менежментээр маркетинг зөвлөх үйлчлэгэд бол хамгийн чухал зүйл үүдэг. За захим орчин хүнтэй хөгжүүлэлт буюу одоо түрүүн ярьсан за дизайн тал руугаа стратеги тал руу болж болно. За бодлого маркетинг бодлого төлөвлөлт дотор ойлгомжтой. За маркетинг компани ажлын менежмент компани ажил гэдэг бол өөрөө том зүйл тийм тэр утгаараа ер нь бол компани ажил гэдэг ямар нэгэн байдлаар бас өөрөөсөө дагалдах стратеги гэж үздэг. Тэгэхээр ерөөсөө маркетинг компани ажил дээр бас маркетинг зөвлөх үйлчлэг авч болдог байна. За брэнд хөгжүүлэлт гэдэг бол олон талаараа гэсэн. За одоо жишээ нь ребрендинг хийх ч юм уу. За эсвэл тухайн байгаа бүтээгдэхүүнээ зах зээл дээр илүү хамаг хүрээгээ нэмэгдүүлэх ч юм уу. За судалгаа бол маркетинг зөвлөх үйлчлэгийн хамгийн одоо топ бүтээгдэхүүн нэг тийм. За судалгаа дотор бол брендинг түвшин, зах зээлийн нөхцөл байдал, хэрэглэгчийн зандал, өрсөлдөөний орчин гэдэг. За судалгаан дээр нэлээд дэлгэрүүлээ ярихад бол олон манай дотоодын бизнесийн байгууллагууд бол маркетинг судалгаагаа өөрсдөө хийх гэж оролддог л да. Өөрсдөө хийхийн давуу тал гэж байгаа, сул тал гэж байгаа. Давуу тал нь юу гэхээр мэдээж зарлахтай гэж болно. За өөрсдөө тохируулсан жижиг хэмжээний судалгаа хийж болно те. Яг өөрсдөө хүсэж байгаа хэмжээний судалгаа хийж болно. За харин сул тал нь юу гэх юм бол одоо хэрвээ маркетер гэдэг хүн чинь одоо удирдлагаас шууд хамааралтай байх юм хайрцаг өргөдөн. Эсвэл захирал тар судалгаа хийж болно те. За магадгүй маркетинг менежер өөрөө хийж байгаа ажлыг дөрөв за нэг брендинг түвшний судалгаа хийгээд өөрөөсөө өнгөрсөн жилийн ажлыг өгөхөд муу гарч өгөө тэрийг магадгүй яг үгүй нэг захирлаад харуулж болно шүү дээ. Тэгэхээр нөгөө сөрөг тал нь юу гэхээр судалгаан дээр маань яг ийм сөрөг талууд байдаг. Харин консалтинг үйлчлэгээр маркетинг судалгаа авч байгаа донд бол маш өргөн цагаараа ажиллаж болно. Дээрээс маш олон төрлийн анализуудыг хийж болно. За ялангуяа судалгаан дээр бол одоо сүүлийн үед ерөнхийдөө гайг болж байгаа. Ер нь бол өмнө нь бол манай бизнесийн байгууллагын судалгаа их хвшлэн маш одоо энгийн байстай зах зээл дээр манай 30% эзэлж байна, тэдний 20% эзэлж байна, тэм тийм байна гэдэг нэг ерөнхий тоо томьёолоор өгсөн. Гэтэл консалтинг үйлчлэгийн судалгааны одоо юу гэдгийг ноу-хау ямараа өгөхээр илүү их тэргээ задлдаг, анализ хийдэг. За 30% дотроо яагаад 30% байгаа? За 30% нь ямар үед хэлбэлцэж байгаа, тэрний сегмент нь ямар байгаа гэдэг ч юм уу. Гэх байдлаар илүү анализ талбай өгсөн. За хэрэглэгчийн судалгаач бас мөн яг адилхан. За өрсөлдөөний орчин байна. За өрсөлдөөний орчин дээр бол ялангуяа манай маркетерууд 2 дахь мэдээлэл дээр их ажилладаг. Гэтэл өрсөлдөөний орчин бол цэвэр анхдагч мэдээллийн үндсээр судалгаа хийж байгаа хэрэгтэй.
За монитор бол тийм технологиудад тулгуурсан. За гүйцэтгэлүүд бол мэдээж ойлгомжтой зүйл тухай. Тэгээд жоохон хоцорж ирсэн болохоор нэлээд бас шахуу ярьж байгаа. За маркетинг зүйл хөдлөлийг авах шалтгаануудыг бас тодорхойлсон байна л да. За мэдээж бол нэгдүгээрт нь ингээл бизнесийн байгууллагууд удирдлагууд хангалттай хэмжээний мөнгө гаргаад за тэгээд хангалттай хэмжээний цаг хугацаа зарцуулаад яваад байдаг. Тэгээд өссөн үр дүндээ хүрч чадахгүй бол энэ маркетинг бизнес зүйл хөдлөлийг хэрэгтэй болсон гэсэн. Өөрөөр хэлбэл та байдаг бүх чадлаараа ажилладаг зах зээл дээр таны борлуулалтыг хэмдээл байгаа даа. Эсвэл тодорхой хэмжээгээр боорд өгч тодорхой хэмжээгээр жоохон хэмжээр өсч байгаа бол танд маркетинг мэргэжлийн тоглож хэрэгтэй гэсэн. Өөрөөр хэлбэл та зах зээл дээр илүү мэргэжлийн хандах хэрэгтэй гэсэн. За хоёрдугаарт нь болохоор за мэдээж бол одоо ялангуяа энэ бизнесийн байгууллага удирдлагууд зориулсан зүйл дээ. Одоо дараагийн бизнес рүү ормоор байдаг. За одоо одоогийн байгаа бизнесээ дахин шид шат ахиулмаар байдаг тийм. Гэвч өдөр тутмын ажиллагаа зарцуу одоо гэдэг нь хулгадаад байгаа бол танд маркетинг зүйл хөшлөх хэрэгтэй гэсэн. Та одоо байгаа хийж байгаа ажлуудаа за юу гэдэг за сүүлд би нэг бас тавилан компани захиралд болж бас энэ зовлон ярьж байгаа. Би ингээд одоо өөрөө бүгдийг хийгээл маркетинг менежертэйгээ хамтраад бүгдийг хийгээ одоо гэтэл над үндсэндээ дараагийн зах зээл нь харагдаад байдаг. Манай салбар шинжилгээтэй технологи өөрчлөлтөд бид нар шинийг санаачмаар байдаг. Гэтэл энэ бид нар ерөөсөө тийм цаг хугацаа байхгүй болчиход байгаа. Тэгвэл та тэргээ хийж байгаа төдөлтөл нэгтгэлтэй мэргэжлийн байгууллагад өгсөөрөө таны дараагийн цоошин түвшин рүү жаалах үүдэл нэгдэх болно гэж хэлсэн байна. За түрүүний хэлдэг бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд бусдын шилдэг дурсгалын төлөвлөгөөр маркетинг зүйл хөдөлгөөн бол хамгийн зүйтэй. Одоо өөрөлд зарим нэг тохиолдолд ихэнхдээ бичлээ зарим нэг тохиолдолд бизнесийн байгууллага өрсөлдөгчийн ноу-хау мэдхэд өрсөлдөгчийн консалт компаниудаас хамтарч ажиллах тохиолдолд ихтэй бол маш олон төрлөөр хаалтад бас байгаа тийм. Гэхдээ мэдээж боломжгүй зүйл гэж байхгүй байгаа. За тэгээд маркетинг зүйл хөдөлгөөнийг бизнестэй амжилттай ажиллахад хүмүүс өөрсдөө бизнесийн байгууллагын удирдлагууд маркетуудад бэлтгэх хэрэгтэй л да. За бэлтгэхгүйгээр маркетинг зүйл хөдөлгөөнийг хаснараа үр дүнгүй болон дээрээс нь бас маш их хугацаа зарцуулсан төсөв зарцуулсан зүйл болдог. Тэгэхээр эхлээд хэрэгтэй шаардлага номерууд маш сайн тодорхойлно. Маркетинг зүйл хөдөлгөөд бол маш ерөнхий нэр юм байна. Тэгэхээр тэр дотор бидэрт юу хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. За ялангуяа одоо тийм манай компани бол судалгаан дээр зурсан. Тэгэхээр судалгааны манай дээр гэдэг захиалгын хвшил бидэд судалгаа хэрэгтэй. Зах зээл судалгаа хэрэгтэй гэж яддаг. Гэтэл яг үнэхээр хэрэгтэй шаардлага нь өөрөө зах зээл судалгаан дээр яг юу юм бэ гэдэг нь маш чухал. Тийм учраас хэрэгтэй шаардлагуудаа тодорхойлох хэрэгтэй. За зорилгоо тодорхойлно. Ямар нэг үйл ажиллагаа заавал зорилготой байх хэрэгтэй. Дөрөвөл судалгаа хийж байгаа тэр судалгааг яах гэж байгаа гэдэг нь амар чухал. За мэдээж тохирох зөвлөгөө сонгоно. За зөвлөгөө сонгохдоо би та бүхэнд бас нэг дараагийн слайдн дээр санаа өгнө. За тэгээ ажлын уялдаа холбоогоо маш сайн тодорхойлно. Ерөөсөө хоёр офисын хооронд маркетинг зөвлөгөө үйлчлэгийг явуулах гэдэг өөрөө маш утгагүй зүйл. Одоо өөрөөр нэг хоёр талд суучаад мэйлээр харилцаж ч юм уу эсвэл утсаар харилцаад манай ажлыг хийж л байгаа хта гэж бодоод суугаад ч юм те. Энэ өөрөө маркетинг зөвлөгөө үйлчлэх хамгийн буруу жишээ. Тэгэхээр ажлын уялдаа холбоо маш сайн тодорхойлно. Манайхаас хэн харилцах юм. За бид нар яг 7 хоногийн хэд өдөр хаана танаатай ямар одоо хурд зүйлөө зохион болгох гэдэг ч юм те. За тэгэхээр мэдээж хяналтаа зөв тавих хэрэгтэй. За хяналтаа зөв тавих гэдэг анханасаа яг хэрэгтэй шаардлагууд зорилго хоёроо тодорхойсон үндсэн дээр хэрэгцээ тодорхойсон хэрэгцээгээр хяналтаа зөв тавих гэсэн. За тэгээд мэдээж хамтдаа амжилтанд хүрнэ. За тэгээд тохирох мэргэжлийн зөвлөх байгууллага сонгоно гэдэг бас одоо ялангуяа манай Монголын маркетинг салбар одоо хөгжөөд нэг удаагүй юм үед бол маш хэцүү. Яг бол бараг л одоо 100 айл дээр байдаг шиг бие чадангууд маш их болсон. Одоо өөрөлд нэг судалгааны тайлан уншсанараа эсвэл нэг судалгаан дээр ажилласнараа эсвэл нэг компанид ажил явуулснараа маркетинг хийдэг болсон гэх юм тийм. Маркетингийг одоо ойлгодог болсон гэж ярьдаг хүмүүс маш их болсон. Тийм учраас тохирох зөвлөгөө сонгохын том давуу тал нь өгөхөөр би та бүхэн жишээ дурдъя. За Европын сэргээн хөгжлийн банк гэдэг бол Монгол бусдад тусламжаар бас томоохон хэмжээнд төслөгжүүлж байгаа банк байна. За энэ банкнаас тодорхой хэмжээний шалгуур тавиад Монголд одоо маркетинг зөвлөх үйлчлэгийн чиглэлээр бас компанид сонгож шалгуулсан байна. За тэгээд эндээс үйлчлэг авсан хамгийн том давуу тал нь хамгийн том жишээ гэх юм бол та бүхэн сайн мэдэх 7 болдог гэж компани байна тийм. Одоо яг тавилга кич болоод тавилга чиглэлээр. За энэ маань надад анх яг нэг бодолд байсан үйлдвэр маань маркетинг зөвлөх үйлчлэгийг энэ одоо төслийн шугамаар авсныхаа үндсээр одоо үдэд Монголд бас томоохон хэмжээний бас тэргүүлж чиглэлийн компани болсон байна тийм.
Тэгэхээр зөвлөх үйлчлэгээ зөв сонгохын миний энэ уялдаа хэлэх гэдэг зүйл нь хариуцлагатай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэн нэгэн консалтинг үйлчлэгээ бизнесийг авчаад тэр нь маргааш хугацаа авахгүй ч юм уу олж болохгүй тийм. Тэгэхээр хэн нэгэн баталгаажуулсан байгаа, хэн нэгэн олон улсын стандартаар баталгаажуулсан байгаа ийм компанийг сонгож дээрэс нь өөрийнхөө хариуцлагыг бас ярих нь зүйтэй зүйл. Тэгэхээр ерөөсөө та бүхэн магадгүй та бүхэн бизнесээ байгуулад консалтинг үйлчлэгээ буюу зөвлөх үйлчлэгээ сонгоход бас эргэлзэж үргэлж байгаа бол энэ банкны зөвлөх үйлчлэгээ үзүүлэгч 20 орчим маркетинг мэргэжлийн байгууллага дотроос бас өөрсдийнхөө зөвлөхийг сонгож авах боломжтой. Тэгээд дээрээс нь том давуу тал нь юу гэхээр та бүхний зөвлөх үйлчлэгээн дээр бас энэ банкнаас бас мөнгө гаргаж өгөх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл маркетинг зөвлөх үйлчлэгээний төлбөрийг чинь 70% хувиар хөнгөлж өгөх боломжтой байдаг. Тэгэхээр та бүхэнд санал болгож байгаа зүйл энэ ба. Тэгээд одоо эндээс ингээд үр дүн өнгөрсөн 3 жилийн хугацаанд үр дүнгийг харахад бол зөвлөх үйлчлэгээ авсан нийт одоо бизнес эрхлэгч 80% борлуулалт орлогыг хөтөлсөн. За тэгээд тэрний өсөлтийн медиан асуу өндөр 47% өсөлтөд асуу өндөр урттай байгаа гэсэн. За зөвлөх үйлчлэгээний үр дүнгээр авсан бизнес 69% бүтээмжээ нэмэгдүүлсэн ба бас давхар одоо ажил хүчээ нэмэгдүүлсэн гэсэн. Тэгэхээр ерөөсөө энэ хоёр гол бизнес гарах үр дүн ерөөсөө юм. Тэгэхээр маркетинг зөвлөх үйлчлэгээ та бизнест ашиглаж үзээрэй. Энэ бол дэлхийн стандарт ерөөсөө айх зүйл байхгүй. Зөв компаниас сонгоод зөв үйлчлэгийг авч чадсан байгаа тохиолдолд маш хурдан дэше авах хэрэгтэй. Өрсөлдөгчөөсөө маш хурдан дэше гаргаж болно. Тэгэхгүй мэргэжлийн зах зээл дээр мэргэжлийн босс эсвэл хэн нэгэн дуршлагчдаа гэдгийг хүлээгээд маркетингаа зөв телевизэн зарчлагын дээр төсөөлөд танийх үр дүнлээ сууж байгаа бол энэ ялангуяа энэ хямралын цаг үед бол таны өрсөлдөгч танаас дэше гарах явчихна. Тэгэхээр мэргэжлийн маркетинг компанид хамтарч ажиллаад илүү хурдан үр дүнгээ авах боломжтой шүү. Тэгээ анхаарал тавьсан та бүхэн баярлалаа. Жохон хурдан ярьцлаа авах боловсроо. Асуулт өгөөд. Ер нь бол би саяны хэлсэн миний жишээн дээр их юм бол би түрүүлжтэй. Европын сэргээн хөгжлийн банк бас Монголд байгаа зөвлөхүүдийг чадваржуулах үүднээс бас өөрсдийн шугамар сонгон шалгуулалт хийж аваад тэднийг банк хөгжүүлэлт хийгээд тэдэртэй банк хариуцлага систем, хяналтын систем тавьсан. Тэгээд тэгэхээр одоо миний яриад байгаа энэ одоо магадгүй та бүхэнд маркетинг зөвлөх үйлчлэгээ сонгоход хэцүү байгаа бол энэ бас нэг тийм гарч байна та бүхэн сонгох гарч байна гэдэг хэлээд байгаа. Нөгөө талаараа ер нь бол маркетинг зөвлөх үйлчлэгээ авах гэж байгаа гэдэг номер дөд банк хамт олонных нь туршлага харах хэрэгтэй. Ер нь зөвлөх үйлчлэгээ дээр ямар чиглэлээр ажиллаж ирсэн гэдэг туршлага. За тэгээд хоёрдугаарт мэдээж компани төвх байгаа тийм. Ер нь доктортой үйл ажиллагаа яаж явуулж ийм дээрээс нь ямар зөвлөх үйлчлэгчдэр ямар үр дүн гарсан байна гэдэг дээр бас өөрсдөө харах хэрэгтэй. Тэгээд би бас нэг зүйлийг дутуулсан байна. Ер нь бол манай бизнесийн байгууллагаас бас нэг гэдэг манай зөвлөх үйлчлэгээ хөгжихгүй байгаа бас гол шалтгаан хамтарч ажиллах үгүйгээр маш удаан хэлдэг. Эсвэл эдгээртэй хамтарч ажиллах гэдэг юу гэх нэг үнийн одоо хамтарч ажиллах авчаад тэрийгэ бизнес үйл ажиллагаанд ашиглаж олдог. Тэгээд жишгэн буруу гэж яваад байдаг болохоор тэр маань хөгжихгүй байгаа гэхээс тавал. Тэгэхээр одоо миний саний ихтгэл дээрээс бидний туршлагаас их юм бол та бүхэн хэрэг зөв компани сонгохыг хэцүү байгаа болж байна. Эсвэл нэг гарцсан энэ Европын сэргээн хөгжлийн банкны зөвлөлт юм шүү гэж хэлдэг. За ер нь бол аюу яг 100 сая төгрөгийн үйлчлэгээ 100 сая төгрөгийн үйлчлэгээ ер нь бол яг тухайн бизнесийн байгууллагын яг хэрэгтэй шаардлагын нормууд чухал дээрээс нь яг ямар үйлчлэгээ вэ гэдэг нь гэж байна. Яг энэ маркетинг зөвлөх үйлчлэгээ гэдэг нь өөрөө одоо яг өдөр тутмын заргадаг бүтээгдэхүүн биш учраас одоо яг нэг жишг үнэн гэж юусэн байхгүй л тийм. Яг л нөгөө нэг бизнесийн байгууллага одоо бидгийн манай компани MCS-тэй хамтарч ажилладаг хүн дээрээ талхны цагт хамтарч ажиллах юм шалгаж авах байхгүй. Тэгэхээр нөгөө яг тийм стандарт үнэ гэж авахгүй. Яг л харж байгаа л магадгүй үнгүй ажиллах тохиолж байдаг байхгүй. Яг тэгвэл юу гэдгийг тухайн бизнесийн байгууллагад одоо удирдлагын мөрөд тохиролцоод бид нар борлуулалтын хуваар залинчих ч юм уу тийм зүйлс байж болно. Тэгэхээр яг л бизнесийн онцлогтой тохирсон зүйл. За ер нь бол яг л бас ялгаагүй үйлчлэл ажиллах. За жишээ нь маркетинг судалгаа гэдэг бол хамгийн багадаа за манай компанид гэх юм бол хамгийн багадаа 28 хоног зөв маркетинг судалгаа гэдэг. За хамгийн дээдлээ ер нь бол нэг 6 сарын судалгаа ч юм уу тийм байдаг. Маркетинг төлөвлөлт стратеги чиглэл рүү бол ер нь бол ялангуяа гэрээт маркетинг чиглэл дээр бол хамгийн багадаа 6 сар. За 6 сарын хугацаанд
төлөвлөлтөө хийж амжина. За тэгээд дээрэс нь үр дүнүүд ихнээс нь харж болно. Зүгээр тухайн бизнесийн байгууллага үр дүнгээ яаж амжих юм гэж болохгүй. Жишээ нь борлуулалтаар амжих чинь тэр дөрөөл гарах гэсэн. Харин борлуулалт гэж одоо брэнд нэр хүн дээр ч юм уу те эсвэл явах юм бол дараагийн үйлчлэгээр тэрийгээ бас хэмжих боломжтой. Одоо шил судалгаагаар ч юм уу эсвэл юу гэдгийг өөрөө одоо юу гэдгийг өөрийнхөө хяналтаар ч юм уу те. Тэгэхээр ер нь бол хамгийн бодоо 6 сар тэгэл хамгийн дээдлэлтэй бол бас маркетинг зөвлөх үйлчлэгээ одоо олон жил бас яваад байхгүй юу. Нэг баг маркетинг компанид олон жил ингээ байгаад байхгүй л те. Тэгэхээр ер нь хамгийн дээдлэл нэг 2 жил ч юм харьцаал явах баг. За боловсролын салбар тэр за улс төрч тэр ер нь бүх одоо Монголд ер нь маркетинг одоо ер нь бол маркетинг гэдэг чинь өөрөө ер нь нэр томьёо боловч яг үүсэл хэрэгцээ шаардлага бол хааж байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол маш одоо юу гэдгийг хаач тохирох маш одоо ялангуяа консалтинг үйлчлэгүүд мэргэжлийн байгууллага төрийн байгууллагч үйлчлэг консалтинг үйлчлэгүүд маш гадагш. Одоо ялангуяа сүүлийн маш их ярьж байгаа Монгол брендийг гаргана гэдэг за дэлхийд алдартай том одоо маркетинг компаниуд Монголын засгийн газар өөрсдөө хөлсөлж аваад Монгол брендийг гаргах талаар бас маш их зүйл яриад байгаа шүү дээ. Гадаадын том захлаад судалгаа хийж байгаа. Тэгэхээр ер нь бол маркетинг зөвлөх үйлчлэгүүд бүх салбарт тохирох гэсэн. Үр дүнгүй одоо үдгээ олон жилийн дараа харагдах үр дүндээ ч гэсэнтэй үр дүнгээ хэмжиж байгаа бол тэр мөн ялангуяа анхны хэрэгцээ ямар байсан, анхны тохиролцоо ямар байсан, анхны зориулт ямар байсан гэдгээс шалтгаална.